Энэ 7 хоногт байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат нийслэлийн утаанд агуулгадж байгаа хорт утсан хэмжээ буурсан гэж мэдэгдсэн. Нийслэлийн утаа нүдэнд харагдсаар байхад буурсан гэж мэдэгдсэн нь эргэлдэд эргэлзээд өрүүлж үлдээсэн юм. Тэгээ утаа ихсэн боловч хортой үзүүлэлт нь багассан гэдэг нь одоо хяналтын зүгүүдээр гараад ирж байгаа. Тэгвэл салбарын сайдынх нь энэ мэдэгдэл үнэн бодит эсхийг бид Цагуур орчны шинжилгээний газраас тодруулсан юм а. Цагуур орчны шинжилгээний газар 2017 оны 10-аас 12 дугаар сарын агаарын бохирдлыг 2016 оны мөн үеийн агаарын бохирдолтой харьцуулж судалгаа хийжээ. Судалгаагаар PM10 тооцоонцор 10%-аар PM2.5 тооцоонцор 15%-аар нүүрсний утаанд агуулгаддаг хөхөрлөгийн 37%-аар тус буурсан дүнтэй гарсан байна. Агаарт агуулгадж байгаа хөхрийн давхар эсэл буюу ESO2-ын хэмжээ бол нэлээд бууралт бол өгсөн байгаа. Энэ ESO2-ын хэмжээ бол яг энэ түүхийн нүрсний энэ ESO2-ыг бол дэлхийн нийтэд бол түүхийн нүрсний шатлалтын индикатор буюу түүхийн нүрсний шатлалтай холбоотой бохирдуулах бодис гэж үздэг. Энэний хэмжээ бол харьцангуй буурсан үзүүлэлт бол гарсан байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарт агуулгадж байгаа хамгийн хорт бодисууд болох тооцоонцор хөхөрлөгийн түүхийн нүрсний шатлалтаас үүсдэг. Тэгвэл буурсан шалтгаан нь түүхийн нүрсний хэрэглээ багассантай шууд холбоотой гэсэн дүгнэлтийг Цагуур орчны шинжилгээний газар гаргасан байна. Нэгдүгээрт 2017 оны 3 сард батлагдсан агаар орчны буруулах үндэсний хөтөлбөрөөс хэрэгжүүлэх арга хэмжээнд орсон байгаа үйл ажиллагаатай бол шууд холбоотой гэж бол харж байгаа. Нэгдүгээрт бол гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны хэрэглээг бол тарифыг бол хөнгөлж өгсөн. Мөн уурын зуухнууд Улаанбаатар хотын хэмжээнд бол ойролцоогоор 45 уурын зуухыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид бол холбосон гэсэн бус арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлсэн байгаа. Энэтэй бол тодорхой хэмжээний уялдаатайгаар энэ агаарт агуулгадж байгаа ESO2-ийн хэмжээ бол буурсан. За 2016 онтой харьцуулахад 37% буурсан гэх хөхөрлөгийн агаардаг хамгийн хорт бодис бөгөөд амьсгалах үед ханиалгах, нүд хорсгох, цээж хөндүрлөх шинж тэмдэг өгч амьсгалын замын тогтолцоог ноцтой гэмтээж багтраа өвчин, уушгины архаг өвчлөлийг бий болгодог байна.